ангийнх нь хүүхэд юм байна шүү дээ. Үзлэн гаргаж байгаа утхан зөрөгт маань. Тийм байна. Биднес бол одоо 2000 оны төгсөгч нар ирээдүйн зөвсөлбөрийн 6 ангийн сонгодог 6 ангийн сурагчд байгаа. Тэгээ бүгд одоо ингээд 6-аараа нэргүй багшийнхаа одоо энэ буян хишгээр бүгд 6-аараа дагнаж бүгдээр архитектур Монгол их орондоо нэртэй архитектур болон 6-аараа ингээд сайн явж байгаад маш их баяртай. Тэр тусмаа манай утга зоригт маань ингээд 3 удаагийнхан бие даасан зураг үзлэн гаргаж байгаад нас ингээд анги хамт болно. Дагоо ирээд их сайхан баяртай жаргаж байна хаа. Та зурдаг. Би зурнаа. Би Японд 2 удаа үзэсгэлэн гаргажсэн. Их орондоо 16 настай байж хата отгон зоригт хоёр хүүхдийн ордонд үзэсгэлэн гаргаж эрдэм алтан медалаар тэр үеийнхаа хамгийн том удангор шагналж байлаа. Ямар гоё. Таны зургийг үзэх юмсан. Интернет ороод үзээр хармаа хужигээд гараад ирнэ. Зураг байл. За уламжлалт болсон асуулт руу оръё. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийг хөгжүүлнэ, Монголыг хөгжүүлнэ, урлагийн альч төрөл байж болно. Би одоо яг их орн нөгөө хүн их орноос хол байгаа гэхээр их оронсог болд юм байна. За тэр тусмаа одоо юм сүнстэй маш гайхамшигтай зураач бол яг харахгүй манай Монголын элч Заяа сайхан арт маань байгаа. Би бол одоогоос 14-5 жилийн өмнөөс Заяа сайхныг Японд үзэсгэлэн гаргаж байхад танилцсанаас хойш Заяа сайхны одоо фэн зургууд нь ямар уран бүтээл энэс гарч ирэх болоо гэж шимтэн хүлээдэг. Мөн одоо Заяа сайхныхаа зургаар өөрийгөө милаадаг ийм фэн юм байгаамаа. Тийм учраас энэ маань зөвхөн манай их оронд гэлтэх ер нь дэлхийд маш их үнэлэгдэж байгаа. Тэр зургийн өнгө тавилт, зургийн бүтээмж, зургийн зохиомж гэдэг бол үнэхээр бас гайхамшигтай задгаа бодож чаддаг зураач гэж би дотроо боддгоо. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл, за магадгүй үзэхийг хүсдэг тоглолт ч юм уу? Дэлхийг хөгжүүлнэ, Монголыг хөгжүүлнэ. Францын музейд гэсэн мөн адилхан Хятадын Тайваны Чингасханы музейд бас манай Монголын уран бүтээлүүд их байдаг. Тэрийг ингээд үзээ явж хат би бүр Тайван руу бүр 3 удаа зөвхөн музейг нь үзэх гэж очиж байсан. Бүр ингээд нэг өдрийг зарцуулж. Тэгэхээр миний авахыг сонирхдаг зүйл бол энэ манай Монголын бүтээлнэр их одоо өвөг дээдсэд маань хэрэгжилж эдэлж байсан энэ бүтээлүүдийг хэрэглэлүүдийг хорондоо авчрах юмсан гэдэг чин хүсэлтэй. Тэр бол биднээсээ нэг бодлын дархлаа, нэг бодлын бахархал. Тэр 16 дугаар зуунд, тэр 13 дугаар зуунд, 14 дугаар зуунд тийм ээ Чингис хаан мөн одоо Юан улс. За тэгээд түүнээс гад дараах одоо богд хаант улсын маань өндөргийн зан ноцоргоо уран бүтээлүүд, догшин удах дансан гарч байгаа уран бүтээлүүд маань их гадаагшаа их байдаг учраас эднээсээ их орондоо авчирч тэргээрээ биднээс өв соёлоо өөрийнхөө их орон гэдгийн дархлааг улам батцуулж баттах юмсан гэдэг юм чин хүсэл зорилготой. За тэгээ ажиллаа сайн хийж байгаа тэрийг бас биелүүлнэ ч гэж бас их боддгоо. За мөрөөдөл бэлэг болтгоо. Энэ бол зөвхөн таны эсвэл арт түмний бас мөрөөдөл байх магадaltaй мөрөөдөл шүү. За баярлалаа.